Сайн байцгаана уу? Java-гийн 14 дахь видео хичээлээ хүргэж байна. Энэ удаагийн хичээлээр нэгэн бяцхан программыг Java-гийн класс ашиглан гүйцэтгэе. За бидний бичих программын маань өгөгдөл энэчээ байна. Таны сарын цалин янз бүр байдаг хэдий ч та улсад 10% татварыг заавал төлөх ёстой. За тийм бол энэ сар та татварын дараах орлогоороо 800 мянган төгрөгийг төлж чадах эсхийг шалгах программыг бичье. За энд та бүхэн харж байна. Би tools гэсэн классыг шинээр үүсгэсэн байна. За энэ программыг бичихийн тулд хамгийн түрүүнд гараас цалинг оруулж ирэх хэрэгтэй. Тиймээс хэвлэе. Цалингаа оруулно гэд хэвлэчихье. Хэрэглэгч гараас цалингаа оруулангууд нь сканер дэж явна. Үүний тулд сканерын хувьсгч зарлчээ. Бидний зарласан сканерын хувьсгч маань системээс орсон зүйлийг сканер дэж авах юм аа. За сканер дэж авсан утгаа за цалин гэсэн хувьсгчт нь оноогоод өгчээ. Үүний дараа сканерынхаа хувьсгчийг хаачья. За tools гэсэн класс руугаа шилжиж түрүүчийн хичээл дээр би хэрэглэгчийн функцийг тодорхойлохдоо ерөнхийдөө ингэж бичдэг гэж заасан байгаа. За энэ бичиглэлд void гэдэг маань бидний энэ тодорхойлсон үйлдэлүүдээс ямар нэгэн утга гадагшаа гарахгүйг зааж байгаа. Хэрвээ бидний энэ тодорхойлсон үйлдэлүүдээс ямар нэгэн үр дүн гарч түүнийг нь гадагш нь илгээх бол тэр гарах утгынхаа төрлийг зааж өгдөг байгаа. За бидний хувьд болохоор бодиттой үр дүнд гарна. За татвар авалт гэсэн функцийг тодорхойлъё. Гаднаас орж ирэх утга маань ч гэсэн бодиттой байгаа. Гаднаас орж ирэх утга маань цалин байгаамаа. За үлдсэн цалин гэсэн хувьсгчийг зарлаад өгье. За үлдсэн цалинг тооцохын тулд бид нэр үндсэн цалингаас нь татварыг хасах хэрэгтэй. Цалингийн 10%-ийг татварт өгнө. За болоо. За одоо гарсан үр дүнгээ буцаахын тулд бид нэр return гэсэн дэлгүүрийг ашигладаг байгаа. Бидний буцаах утга маань үлдсэн цалин юм аа. За үндсэн класс руугаа шилжиж. За tools классад тодорхойлсон функц ашиглахын тулд мэдээж зарлах хэрэгтэй. За object гэсэн хувьсгчийг зарлаад өгье. Энэ маань болохоор tools гэсэн классаас юм аа. За үр дүн хэвлэе. Print line гэдэг бол шинэ мөрнөөс хэвлэх гэсэн үг. Та бүхэн мэдэх бах. Таны татварын дараах цалин тодорхойлох нэг зааваад залгах нь. За энд нэг ийм хувьсгчийг зарлаад өгчээ. Юу вэ гэхээр бодиттой үлдэгдэл гэсэн хувьсгчийг зарлаа. Түүндээ утга оноох нь за тодорхойлсон функцийг ажилуулъя. Татвар авалт гэсэн функцийг ажилуулъя. Орох утга нь цалин. За одоо бид нэр энэ үлдэгдлийг хэвлэе. За tools гэсэн класс руугаа дахин шилжиж, дахин функц тодорхойлъё. Энэ удаа бидний тодорхойлох функцээс үр дүнд нь ямар нэгэн утга гарахгүй, харин тодорхойлсон үйлдэлийг зүгээр л гүйцэтгэх тийм функц тодорхойлъё. За шалгах гэсэн нэртэй функцийг тодорхойлъё. Гаднаас орж ирэх утга маань шалгая. Үлдэгдэл. Орж ирэх утга маань үлдэгдэл. За үлдэгдлээ. Энтэй
нөхцөл шалгыг хэрвээ бидний үлдэгдэл маань 800,000-аас бага бол бид нөр өрөө төлж чадахгүй шууд хэвлэх үйлдэл гүйцэтгэе. Шинэ мөрнөөс юу гэж хэвлэх вэ гэхээр энэ сар та өрөө төлж чадахгүй. За би талхуурах үүднээс копитад авчи. За нөхцөл биелэхгүй бол үгүй бол хэвлэх нь. За энэ сар та өрөө чаднаа. Амьдрал сайхан шүү. За үндсэн класс руугаа шилжиж, сая энэ тодорхойлсон чек гэдэг функцийг ажилуулъя. Ажилуулахын тулд мэдээж бид нэр түрүүн хувьсгчийг зарласан байгаа. Object гэсэн хувьсгч тодорхойлох зүг, шалгах гэсэн функцийг нь ажилуулна. Орох утга нь бол үлдэгдлээ. За бичсэн програмаа ажилуулъя. За цалингоо оруулна уу гинэ. За миний энэ сарын цалин. За сая төгрөг. Таны татварын дараах цалин 900,000. Энэ сар та өрөө төлж чаднаа. Амьдрал сайхан шүү. За эсрэг утгаар нэг ажилуулад үзье. За миний сарын цалин за 5,000 төгрөг. Таны татварын дараах цалин 4,500. Энэ сар та өрөө төлж чадахгүй. За та бүхнийг бүрэн гүйцэд ойлгосон гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.